Хин нэний би чам таартай гэж хэлэх 3 хүүхэн багтах. Утга учир мэдрэмж сэтгэл дурсамж гээд маш олон зүйлийг илэрхийлэх богино боловч үзэсгэлэнтэй нөгөөлбөрийг би тэр бүртээ ойлгодог гэж юу. Аниман эхлэн нэгэн эмэгтэй уртай байх залууг дагаж явахдаа зогссон нь түүний нүдтэй адилхан харагдах зүйлт бөгөөд харах бүртээ авдаг мэдрэмж нь юу юм бэ гэснээр нүдээ алгуурхан нэнсэрнэ. Одогч үгүй үндийн гэлбэр тэмээх нэгэн захаа бичих ба эмгэгт хэдийнэ 100 € болон биеийн дээрдэж байгаач хөлөхөд хэцүү байгааг бол хамбаран ажил үргээ гүйцэтгэж чадах учир эргүүлэн татна уу гэж бичээд үзгээ оносноор цаасан салхинд хийсэн. Ийхүү үзэсгэлэнтэй ертөнцийн зураглал орчин хэсэгэн жолтгой харж амжина. Тэрнийг хин гэдэг ханаас ирсэн гэдгийг мэдэхгүй ч тушаал өгөх юм бол хэнийг ч устгахаар зүрх сэтгэл зэвсэг гэснээр ороход Виолет маань үзгээ авахар унсан байв. Тэгээд түүнийг өндөлөхөд Гилберт гэдэг хүний талаар гэртээ байгаа эсэх шарах болон амьд байгаа гэх мэтчлэн асуув. Энэ үед үнийг хэлэх гэсэн ч совилогч орж ирэн сэдв азаалгаснаар Виолет маань гарах болсныг дуулгана. Нэр энэ дүрийг олонгод Violet Evergarden гэдэг ч гэсэн би амарчлаад Violet гэж цаашдаа дуудаад явчих учраас энийг таад маань агаарай. Өөрийн эзүүсээ шалгахад зүйлт нь байхгүй байгааг анзааран хайхаар явах гэсэнд гарыг нь атгаад олж өгөн хэлэн нэг тишээ хөдөлгөөр олно. Замдаа өнөөх нэгний тухай хэцүү асуултуудаа асуухад хам таглахаар чихэмжлэг үзүүлэн гэж сонгосноор авсан нь нохоо буюу чи бол Гилбертийн нохоо гэсэн ахыхын үгнээс болсон байдаг. Дэнвер Гилберт тэрэнд амьд үлдээд эрхчлөөтэй амьдраарай зүрх сэтгэлээсээ гэснээр дүр салгидана. Манай хоёр усаар өөрсдийн зэрсэн газарт ирэхэд Evergarden-ы эзэгтэй хогдож авна. Эмэгтэй уриалангүйгээр цай авахыг хүсгээд гарн дээрээ хасхан боолтоо авсанд мөнгөн гар гарч ирэх нь түүнийг юу туулсныг нотлох үйс. Эзэгтэй түнд өөрөө эргэлж байсан бэлийг өгснөөр Клаудиа Одгээс жавхаар олно. Виолетийг гэртээ байгаа юм шиг байгаарэ намайг гэр бүшгээ бодоорой гэхэд надад тийм зүйл байхгүй өөрийнт нь хүүгч орлож чадахгүй юм хариулна. Клаудиа явах гэсэн дагаад гарч ирээд намайг гараа алдсан болохоор хэрэггүй тооцон хайж байгаа мó гэснээр өөрийн ажлын талбар болох цаглын газар ирнэ. Энэ үед хүмүүс бичиг хүсэг мэддэг тул тэдний хэлэх гэсэн зүйлсийг бичин шуудангаар хэлэхэд юм байна. Гилберт түүнийг өөрт нь үлдээсэнгээд асран хамгаалагч болохоо хэлээд хойно байх өвгүнийг дуудан танилцуулан шууданчаар ажиллах болохыг нь хэлнэ. Манай хүн жилүүд дууимыг нь заанд ховт сонрыг нь өгөөд хийх зүйлийг нь зааж өгнө. Захлуудыг ялган зогсохдоо амралт авахгүйг нь мэднэ. Дараа нь тарах талаар хэлсэн биш гадуур ажиллаж байхад нь олдог. Өг нь бол маргааш тарах хэрэгтэй байсан юм байлээ. Тэгээд түүнийг насанд хүртэл Tiffany Evergarden-ы асран хамгаалтанд байхааг нь дуулгана. Харих замдаа Violet-д чи бүх насаараа аримд даалгавар биелүүлж байсан ч амьдрал дээр ихцэл сорон өөрийгөө шатаж байсныг анзаарах болно гэхэд би тэгээгүй шатаагүй гэж хэлэх нь цаанаалын гонигтай. Өмнө түүний ганцаараа байхад нь үлдээсэн байсан ч Gilbert явахдаа түүнийг үлдээсэн нь өөрийнхөө алдаагцах боломж гэж бодно. Маргааш болон ажил дээрээ байж байсан нэгэн эрэгтэйрэн захаа бичүүлмээр байгаагаа хүсэн залуу ярина. Чи бол надад хамгийн ах сайн анцун. Чи бол миний бүх зүйл. Би чиний төлөө бүхнийг хийнэ. Би чиний мэдрэмжийг ойлгомоор байна. Хэдий би цаасан ч би чам таартай гэж бичснээр захаа залуу таалагдсан ажил дуусна. Тэгсэн гинэл чи хэм бэ гэсэн та түүний картыг нь яаж мэдсэн юм бэ гэж асуув. Тэгэд Violet Cloud-д автомат санамжид хүүхэлдэд ажилламаар байгаагаа хэлэхэд шалтгааныг нь асуув. Мэдмээр байна. Би чамд хайртай гэдгийг бодох юм. Очооч сүүлийн тушаалаа өгөн хэлсэн үг нь энэ болохоор амьдралдаа анх удаа сонсон учраас би ойлгохгүй байна хэмээхэд автомат санамжид хүүхэлдэй учраас тэр хүний юу гэх гэж байгааг ойлгох талаар хэлээд зөвшөөрнө. Үргэлжид тушаал аван дагааж ирсэн түүний хувьд өөрийнх нь хүссэн зүйлээ анх удаа илэрхийлж байгаа нь энэ юм. Хэдий хоёр гараа алдсан ч амнаа зунд татханд хайр гэдэг мэдрэмжийг мэдэхгүй ч эцээ хүртэл тэнцэж байгаа дөрв. Үүнийг нарт эсгүй болоод үг гэж ойлгох шахам хайртай үндэ хэлэх мөч. Амьдрал Violet бас эрхчлөөтэй байгаарэ. Би чамд хайртай. Дараагийн ангид Gilbert ахтайгаа уулзгаар ирэхэд энэ бол зэвсэг. Хайр найргүй хэрэгэл гэснээр Violet мэн байдаг. Ингээд ажилдаа орохоор болон ахлах нь ажлынхан талаар ерөнхий мэдлэг асуухад хүмүүсийн хэлмээр байгаа зүйлийг дамжуулан бичих үүрэгтэй гэсэн ч би тэднийг бүрэн ойлгохгүй байх. Гэхдээ заавал даалгавраа биелүүлнэ гэтэл хойноос нь хідэн өгч шулуудна. Түүнийг Iris мөн Erika гэдэг юм байна. Яадагч байсан анх удаа ашиглахаар болон бэлийг аван бичиж үзээд гарныхаа механизмыг өөрчлөн зааврыг харан бичгэнд яг л ойлын машин шиг байсан тул түүнийг зогсооно. Өдрийн цай болон мань өвгөн цай авахаар октод ирсэн биш аниулчнаа. Дахиад асуусан ч ер нь боломжгүй мэн дөө. Ах уу баг өрөвдөө цаг уухаар л боллоо. Энэ мань сургуу болсон хүмүүс болон ирээл хайгуул болсон зүйлсээс үүдээд байна. Оронд нь олны танил болон нууц зүйлс бичмээр байгаагаа ярин сон. Violet маань өөрөө насаж гарахгүй цавуулцсан мэт суугаал байгаад байгаа юм байна.
Оройч болон тарах болоход игчвүү гэрээр явж захаа бичихээ хэлэхэд Виолет ч бас бичгийн машин авч хороолно. Маргааш нь захаач гихүү мэдээлэл өгөн Гилбертэд дамжуулахыг хүснэ. Виолет маань дадлагчаар хажууд нь суух ба үгсгийн алдааг нь хянаад сэтгэл хөдлөлийг нь найж тэр байтугай уйлж байгаа үнийг нь ажил төгсөөгаад байна гэд хэлчихнэ. Эрик маань ахуугийн захааг бичсэн ч таалагдахгүй байна гэд төлбөрөөс мултрах гэхэд дараад авчихнаа. Үнэс болоод хэд хэдэн гомдолж ирсэн байдаг. Хэсэг хугацааны дараа нэгэн эмэгтэй орж ирэн харин захаа бичлэхээр болоход манайхуу ажлыг нь авахар болчихно. Хэд онгоос гомдол болон ирсэн нь үйлчлүүлэгч байгаа сэтгэл хөдлөлийг нь асан тайлан маягийн зүйл биччихэж. Тэгээд түнд өөрийгөө хайртай байснаа хэлэн амар харагмааргүй байсныг нь илэрхийлсэн нь ийм байдал хүргэсэн юм байна. Кателия тэр хоёр цайлан суухад Виолет хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ойлгох нь амар биш байгаа талаар хэлэхэд ахлагч маань өнөөх эмэгтэйгээс уушлах гоохоор явна. Үүнээс болоод сэтгэл санаа нь тавгүй явж байхад нэг л танил төрөх байгаад очоод хартал андуурсан байдаг. Хөвгөнч замдаа тааран ажлыг нь асуугаад бүтэхгүй ба шуудан зүг дээр ирээрээ гэд өнгөрнө. Сонирхоос болон хоёр талд тэмхэн байх ба Виолет түүнээс өөрийгөө нь ажил тохирох үгийг нь асуухад Эрика шалтгааныг нь асууна. Би чамд хайртай гэдүгийн утгыг нь мэдхийг хүсэж байгаа учраас чадахгүй байсан ч өргөжлүүлж хэмээр байна хэмээн. Тэгээд дээш гартал захирлын өрөөнөөс Айрисын Виолетэд сэтгэл хангалуун биш байгаа болохоор халхан зөв гэхэд Эрика орж ирээд түүнийг өмөрөн үлдэхийг нь гуйдаг. Гэтэл Виолет маань чи намайг нэж тохирохгүй гэсэн бидтэй гэтэл үр солигдно. Профессор Орлад нь хараагүй болсон зохиолч гэртээ зориулан бүтээсээ хэрэгслэн бичгийн машин буюу авто тэмдэглэл хүүхэлтэй хэмээн ирээджээ. Хожим зохиолчийн бичсэн ном нь Эрикагийн сэтгэл хүрэн энэхүү ажлыг сонгоод хүргэсэн юм байна. Клаудиа маань удсан доошлараагаад өгсөн нь хошууч Гилбертийн өгсөн хүзүүний зүйл. Үүнийг харсан Виолет ч богино баяр. Одлогоо Кателия дүнтэй ярилцсан хүүхэлтэй бэлтгэл сургалтанд явуулахар болно. Оройч болон мань хүнийг уух зүйлээр дайж байхдаа мөнгө юунд үрсэн талаар нь асуухад өнөөх зүйлт. Түүний асуугаад байдаг хошууч гэж хин юм бэ гэснээр Бугефелия Гилберт буюу цэргийн сургуулийн найз нь байж. Кателия овгийг нь сонсоод тэр язгуурсан уу гэж асуусанд баяа элийг хүүхэд гэхэд бусдаас өөр нэгэн байсан. Бага биш байсан гэж ярих итгэн үсний зөрүүд мэд боловч асартан ялгаатай өнгөрсөн цаг. Дараагийн маань эхлээд хотын зураглууд нэг нэгээрээ харагдан Виолет маань сургалтандаа суугаар ирсэн нь. Харахад хатуу мэд харагдах багш нь орж ирэн чимээгүй гэж байсан нэгэн сурагч хоцрон орж ирнэ. Энэхүү сургалтанд багшийн өгсөн сорил болгоныг давсан хүн болгон энд харагдах тэмдэгтэй төгсөх юм байна. Хичээл эхлэн багш бичиж эхлэхэд Виолет түүнээс хэр урдан шивгийг нь асуусанд минутанд 200 өгснээр Белигийн аав нь тачигнуулж гарна. Өдрийн уулын цаг болон юу ч идэхгүй байгаа Виолетээс өөрийнхөөс нэтгийг асуухад даалгавар үеэр маш багаар ажил сурсан гэ татгалзан нэрийг нь хэлсэнд охинч гайхахад бүгдийнх нь нэрийг цээжилтнээ дурдна. Хичээлж үргэлжлэн орон эхний өдрийн цаг дуусгаад өнөөдрийн шилдэг сурагчаар Виолет маань тодорно. Аж дээрээ дүнгээ өгсөн бүгдээрээ л нэг гэсэн энэний хоёрын мэрэлтэд байх юм аа ингэж байгаа суучдаг шүү та нар аягүй нот. Дараагийн өдөр болон урдаа суух нэгнийхээ хэнийг нь зориулсан захааг бичгээр болоход Виолет захиралтаа зориулсан захаа биш тайлан бичүүлчихнэ. Харин одоо бариа салин сухтаа ахтаан бичүүлэх гэж байгаа эцэгтэй бичүүлэхэр болоод ярьж эхлэн зураглал солигдсон. Хэдийнэ төслөө бичин суухад багш ирэн түүнийг унш гэснээр өнөөх сэтгэл хөдлөлгүй хөшүүн захаагаа уншина. Багш түүнээс наа чин захаа юм уу? Энэ бол хүний сэтгэл хөдлөлийг дамжуулах хэрэгтэй ажил гэдгийг сануулсан. Төсөөлөө Виолетыг өмөрөх гэсэн ч тоож сонсдоггүй. Хичээл таран харих замдаа хэсийг ярилцсан өөрийн хамгийн очих дуртай газартаа Виолетыг дагуулan дээш галхна. Жаргаж байгаа нарны үзэсгэлэнтэй төрхийг нь хэсэг чултгай хараа зогсноо. Орой болон зам салах болоход ойрхон уулзсан болсноор очиход ах нь нэлээд муудсан зогсож байдаг. Виолет тайгийг нь авч зам салан харин загтлаа Клаудиад үзэгдэл тайлан шиг болсон байна гэсэнд өөртөө эргэлзэж эхэлнэ. Төсөөлөө гэртээ ярихад ямар ч дулаан нэггүй хүйт дүндийгээр угтаж авна. Маргаашны тэнэд өс болон 3 хүн ширээнд хоосон тэмдэгтээ суун. Төгсөндөө баярсан эдний ямар ажил орох талаар ярих бол Виолет маань цаг зав хичээл зүтгэлээ гаргасан ч бусны мэдрэмжийг ойлгохгүй байгаадаа сэтгэл дундуурхан. Сэтгэл санаа нь тэмхэн байгаад бол ангитай эртэл төсөөлөе хүлээж өгдөг. Тэгээд Виолетэд зориулсан байнга ирдэг хошуучт нь захаа бичгэр болон ярихыг нь үлээсээр хэдийн нанаар жаргах цаг болч. Төсөөлөе гинтл яагаад үнээс хүүхэлтэй болохыг нь асуухад өнөөх шалтгаанаа хэлнэ. Яриг нь сонсоод мэдрэмжээ илэрхийлэх хэцүү байгаа биз надад ч гэсэн. Яг үнэндээ эцэг маань өвд болон ах маань надад үлдсэн.
Тэр дайнд явсан ч тухайн бусдын дайн болоогүй ч эцэгийнх нь адилхан зүгт явж байхдаа дайралтанд өртнөөр замхарсан мэт алга болсон нь ахт нь хүн дээр тусан өөрийгөө буруутгах өдөр өнийг иймэрхүү өнгөрөөж байгаа юм. Гэсэн ч Люсилийн хувьд гэр бүлээс нөлцөн гац ахыгаа байгаад баярлаж байгаагаа илж чадахгүй байгаа гэснээр Виолет минь цахаа бичих санаа гаргасан ч гараад гүчихнэ. Мань хүн өмнөх зүйлээ бодон хятаж байсан Виолет гэнт гарч ирснээр зохино. Тэгээд дүүгийнх нь найз болохыг таньснаар Виолет битэн цахаагаа өгөхөд хоёрхан мөрөнд багцсан. Ингийн өгүүлбэр мэт боловч түүний зүрхтгэлд хүрсэн юм. Аха, таныг амьд байгаад чинь би баяртай байна. Баярлаа хэмээсэн байдаг. Орой болон ажилдаа ирэхэд нөгөө хэд манд юу болсон талаар асуухад цахаа битэн тухайгаа хэлнэ. Тэгснээр та хоёр чинь хэлдэг байсан байгаагүй лөө гэсэн буудалцаад эхэлчихнэ. Үнэн бүтэхгүй. Маргааш нь болон Люсилия Виолетыг авч ирэн битэн цахааг нь багшид өгөн уншуулснаар Виолетыг чадварлаг хүүхэлтэй болоорой хэмээн итгэл хүлээлгэн тэмдгийн зүжигэн Люсилиягийн баярын нулимсаар энэхүү анги маань төгснө. Дараагийн ангид Айрисаар цагтл бичүүлэхээр төрсөн нутгаас нь дуудснаар бүгдээрээ баяр үргэн хоол идэхээр явхдаа нэгэнтэйгээ ам өрөж байгаад нисээд өгнө. Азгүй магсэр Виолет төрсөн нутгийнхаа талаар хэсэгкэнж болтугай яриа явна. Хэдэн өдрийн явсны дараа галт тэрнээсээ бохоод гэр бүлийнхэн тосон. Гарыг нь хараад юу болсон талаар асуусан. Өө харин ажиллаж байгаад надад их олон хүн ирдэг юм аа гэсэн. Үгүй штэ, наадах чи үнэн биш гэхэд хэлэх үггүй болон баашлаад өгнө. Гарын бэрцэн түүнээс цахаа яаж бичиглэлээр асуухад өөрийнх нь оронд Виолет минь ажиллах талаар хэлснээр маш хилдгээр яг л хүүхэлтэй мэт мэдлэн. Захиалга хүсвэний талаар сонирхоо асуухад ээж нь элен цэмийнх нэрийг ашигласны гэлсэнд уурлах гэж байсан гэрэн дээр хуурамч нар ашиглаж дуудсан хүнд үйлчлэхгүй гэснээр Виолет минь явах гэж байдаг. За гэж чихэн нэрийг ашиглан хүсэлт өгөхөр болсон нь Айрисын төрсөн өдрийн урилга юм байна. Нөгөөдөр учраас цаг байхгүйгээд шуудхан листүүдийг харан бичгээр болно. Айрис дундуур нь орон нэрнүүдийг харахад ихэнхэд эрэгтэй байдаг нь түүнийг гэлүүлэх гэсэн ээж аавынхан хүсэл байсан нь өөрийнх нь хүслийг үгүйсгэж байгаа мэт санагдан хуурлана. Энэ хөлөө битгий захиа уул гэсэнд ээжээс нь захиалга авсан гэд халгаадгүй. Оройн нь захаануудаа хуваан тараагаад хоол идэхээр харина. Маргааш нь олон найзууд нэрж мэд хүргэн ажлынхын талаар асууж байсан. Ээж нэрээд ойр зур байх эрэгтэйчүүдийн талаар танилцуулахад хамгийн уулзах хүсээгүй хүн ирсэн ба шалтгаан нь урилга авсан юм байна. Тэгээд Виолетээс ээж нь захиа уулахыг зөвшөөрснийг нь мэдэн гэлүүгэн гүгээд орчихноо. Виолет түүнээс яагаад түнтэй уулзмааргүй байгаа эсхийг нь сонирхсанд тэр татгалцсан юм гэсэнд хайртайгаа илэрхийлэхэд чинь татгалцсан юм уу гэд асуусан нь байдлыг улмал хурцтмал болох нь. Аав ээж нь санаа зовн тэр зүгээр үү гэхэд уйлж байгааг нь хэлнэ. Оройн нь хүчтэй бороо орон ээж нь охиныхоо өрөөний урд дээр илүү тэр эрэхтэй гэсэн дуурлаад эргэж ирэх хэрэггүй байж гэтэл Виолет хоол барьсаар ороод ирсэнд өөрийнх нь талаар босдод хэлсэн дуурлан чи үнэхээр бусдын мэдрэмжийг ойлгохгүй юм аа. Хүний мэдрэмжийг ойлгох төвхтэй болохоор яхаа мэдэхгүй учраас нэгний ойлгохт чинь хэрэгтэй байх гэж шалтгаанаа хэлнэ. Айрис ч гэсэн адилхан ойлгомжгүй байдгийг илэрхийлэн сэтгэлээ нээсэн нь Эйнер бол түүний багын найз бөгөөд түүний мэдрэмжийг хайртай андууран сургуулиа төгсөөд хайраа хэлжсэн нь ч тэрний хувьд найзаас өрзөлгүй байсан болж таарна. Ийхүү гологдсон алга болмор санагдан хичээлэхийн хүүхэлтэй болохоор шийдснээ хэлсэнд би чамд хайртай гэж хэлэх нь зоригтой нэгний үйлдэл юм байна хэмээн дуртана. Ингэснээр Айрис маань түүнийг жоохонч болтгой ойлгон өөрт нь хайртай нэгний мэдрэмжийг ойлгохоор хичээж байгааг нь мэднэ. Айрис генетикийн үүдчлэгдэр болсон үлдээсээ болон захаа бичүүлэхээр болно. Тэгээд нэгэд уншихад дуушлахгүй нь өөрийнхөө амьдармаар байгаагаа бичгээс гадна өөрийг нь амжилтанд хүрэхийг нь хүлээхийг хүссэн байдаг. Маргааш болон явх болсон ээж нь цагтл өгсөнд баярлалаа гэтэл төлбөрөө авна шүү. 3 хоногийн өдрийн цай үгүй хангалтгүй гэж байсан. Галт тэргийн чимээ хангийнхтай зэрэгцэн аав нь цэцэг өгөөд төрсөн өдрийн мэд хүргэнэ. Виолет минь түүнээс захаа маань хүрсэн байгаа гэсэнд сайн байсан чиний захаа тэдэнд хүрсэн гэж урам өгнө. Энд чинь харагдах цэцэг нь Айрис буюу энэ үлрэл гардаг болохоор эцэгийнх нь ийхүү өрийг нь ирсэн байжээ. Түүнтэй адилхан Виолет маань гэсэн цэцэгний нэртэйгдийг хідүүлээч мэдэж амжина. Чи ирээдүйд зэвсэг биш нэртэйгэн зөгцсөн хүн болно хэмээн Гилберт маань нэрлэж байжээ. Дараагийн эхлэхэд огцорсон орондоо маань уулзалтын дайны талаар багсаг юм ярилцсан сууна. Нөгөө талд Виолет маань ажлын шугамаар явсан Дрослийн хаан улсыг зорио ирнэ. Захиалагч нь хин юм гэж юу? Шарлот Эберфрея гүнжим. Удалгүй өрөөнд орж ирсэн ч охин хэвтэж байдаг.
Учир шалтгаан юунаас эхлэлтэй вэ гэхлээр Фрүгерийн ханхүү Дамиан Балдуур Фрүгертэйгэр хэр болсон учраас харин захаа бичүүлэхээр болж. Түүнийг бэлдснээр Виолеттад найдаж байгаа гэлэн яг л хүүхэлтэйтэй харьцаж байгаа юм шиг байна гэд насыг нь асуухад өнцөн учир мэдэхгүй юм байна. Гүнж уушлахгүй нь өөртөө адил 14 настай хүүхдийг юу мэдэрдэг, мөн хайр дурлалт насны зөрөөг яаж боддгийг асуудагч Виолетт минь яаж мэдхвүлээ. Гэсэн ч өмнө нь уншиж байсан зохиол болон мэдлэг дээрээ суйрлан насны зөрүүтэй асууд байдаг тухай хэлнэ. Тэгээд 10 насны зөрүүтэй хайргүй хүн байвал гэсэнд энэ зүйл туршлагагүй учраас мэдэхгүй гэтэл уурлан өдий болтол яаж амьдарч ирсэн юм. Хүнтэй ч зохистой харьцаж чадахгүй. Тэгэд ямар сэтгэл хөдлөл алга гэсэнд хэрэндээ л нүрэндээ сэтгэл хөдлөл гарах гэж үзсэн. Ханхүү Дамиан Балдуур Фрүгер чиний нэрийг хэлэх эсвэл нэрийг чинь өчүүхэн бичгээд л миний зүрхийг дээлсгэж байна. Энэ цэцгсийн хаанд улсад бүх зүйлс чамайг бодоход минь өргөж өдөр бүр санаа алдан суух юм. Жишээ тэнгэрт хөрсөн сарыг ажихад сарын яг л унах цэцгсийн дэлбэмээс санагдав. Түүнчлэн ингэж бодогдно. Тэр адил саран руу харахад чи юу бодож байгаа вэ? Гэхийг сонссонгүй ч мань хүнийг сайрахрав. Энэхүү мэдээг босод хүмүүс хэдийний мэдсэн байдаг. Нөгөө талд чи бол миний хайрын төх. Миний чамайг сэтгэл зүрхэнд минь хайлан байна. Би чамтай хордоо уулзмаар байна гэд хариу ирнэ. Сонсоод ичвүү гэсэн уур хилэнгийн нулимс гэж үүшлэгч нь хариулна. Зан гааш нь авах юмгүй болсон түн дээр очин таныг явах үед би эндээ үлдэн гэхийг сонсоод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн уйлна. Бүх зүйлээс залхан гомдлон уйлахгүй ч. Үүнээс хойш захаанууд жирж боцсон явсаар гүнч захаарл хандуулгаа болов. Виолеттыг хүснээрээ бичсэн ч болно доо. Тэрхүү тэрхэн завгүй. Адилхан л хүүхдээ бичин суугааг нь. Өмнө хоёр удаа олж байсан болохоор нэгний тийм их эмсэг уран яруу хэрэгэлдэгч мэддэг тул хурамч санагдана. Тэгээд хэсгэн гүнж байхаа боллоо гэд титмээ ав. Тэгж гисэн хүүхэлтэй байхаа болон миний түүхийг сонсоод өгөөч гэн. Түүнийг 10 нас хүрэхэд дороосэлд үдшилэг зохиогдсон гэлэг наснд хүрсэн түн дээр уулзах хүмүүс нь ихэнх нь дуучид байж. Тэрнээс болон төрсөн үдэн өөрт нь хамаагүй санагдах үед нэгэн залуу гарч ирв. Өөрийн сэтгэлээ хэсэг хугацаанд шалтгаан нээж амжсан юм. Энэ цагаас хойш дайн англич мөн дууссан болохоор шуутгал гэлэг санал ирв. Тэр дундаас одооныхаа захаа бичин суугаа нэгнийг сонгож тийм болохоор энэ гэрлэлтэнд сэтгэл хангалуун байгаагаа мэдэхгүй байна. Магадгүй тэр хүнд хайртай нэгэн байсан болов уу гэж санаа зовж байгаагаа. Бас 10 насны зөрүүдөөс гадна өөрийгөө ердөөл ойлгох охин юм байна. Аргагүй ч үсттэй өөрнөөсөө гарan өөр нэгнийх рүү явах тунд гэрлэг нэгнээс нь гадна найдах хүнч байхгүй. Гэтэл тэр нь 10 насны зөрүүтэй учраас санаа зовон суугатан хань болох тусламж байхгүй гэхээр хэцүү байх нь мэдээж үз. Өөрийгөө болон тэр хүний мэдрэмжийг ямар байгааг нь гайхан суугаханд Виолетт минь хүүхлээ байр биш. Орой болон нэг л мэдхэд өглөө басан ба хүмүүс захааг уншихад чи намайг санаж байна уу? Тэр сарны доор камел зэсгдээ цэцэрлэг дуулсан үйлчлэг гэсэн байдаг. Хүмүүс уншин гайхаж байсан Виолетт орж ирээд ханхүүгийн хүүхдэдээ тохирон хооронд нь бичүүлэхээр олно. Ингээд энэ хоёр маань өөрсдийг нь илэрхийлэх дурсамжаараа холбон дийнийгээ ойлгох гэж бичнэ. Үүнд ямар ч хэрэгм зэрэг хамаагүй яг л энгийнийхэн хайр дурлал шиг энгийн бөгөөд өвдгслэнтэй өөрсдийг нь илэрхийлэх захианууд. Хүмүүс ч олон ангид кино үзэж байгаа мэт хоёр талд талцсан ихэд л шимтэн уншина. Энэ дундаас гүнж маань түүнд 4 жилийн өмнө дурснаа илэгч ханхүүгийн хувьд түүнийг хайрлаж чадахгүйгээ эргэлзэж байдаг. Захаанууд ирж боцсон үзэл бодол мэдрэмж сэтгэлээ нэгэндээ илэрхийлэн босоод биш тэд хэмээх хүрээнд ор бичилсэн. Захаа бичин явуулан сухтаа гинэтэл яах вэ гэж бодон өөрийгөө дэмэлзүүл хийгээгүй байгаа. Анхнаасаа Виолетт бичсэн бол гэж зогсож байтал захаа ирснээр тэдэл мэдэх газартаа уулзахаар болно. Залууч түүнд гэрлэг санал тавихад баярын нулимс нь түүний бүрхэн нэгч болтгоо асууд хайраа олно. Гүнжээ сэрээрээгээд очсноо нуугдаж байгаа нь их л хөөрхөн. Одоо л өөрийнхөөрөө байж гарах болгодоо Виолеттыг асуусаар хурмын даашин цаа өмсөн. Түүнийг хажууд нь байсан ч болоосоо хэмээн хүснэ. Ингэжл гүнжий маань өөрийн гэр орон болон дотны хүнээсээ холдон амьдралын нэгэн шинэ утсыг бичгээр болгохдоо ээж шиг мэд санагдах түүнд яслана. Виолетт маань өнөөх хүүхдэдээ Каталиагаар дамжуулан ятгсан тул стейк авч өгөхөөр болно. Өнөөдрийн тогтмоор амьсгалтай өдөр хоримлоход сайхан өдөр гэснээр харин түүнийг бооход ухтаа авах нэгэн бол Гилберт яах Дидфред. Тэгээд Виолетт дүүсансан тэр олон хүний амийг авчаад загтал бичиж байгаа юм уу гэх нь үнэхээр л дургүй өргөм. Дүүжингүр болон янз бүрийн замыг тулснаар автох хүүхэлдэйнүүд алхана. Тэр дунд Виолетт ч маань байна. Удаан уулзсангүй гэснээр сургалтын эцтэйгээ уулзсан ойр зүйлсийг ярихад Виолетт сэтгэл дундуурхан харагдана.
Тэгээд давхраас шахар одон орон судлалын дарга Люфи эрээр өөрийгөө танилцуулан эмэгтэйчүүдэд ёслоно. Сайхнаас засварлах хэрэгтэй болсон материал номнууд ихсэн учраас 80 автогүйлтэйг дудан хамтран ажиллах болж. Ингээд хүмүүс хоёр хамтрахаар болон дуудаж эхэлнэ. Танилцуулгаас эхлээд доролцоо яасан Кулиго зогсчихноо. Гар бичмэлтэй ажиллах учраас миний хурдан тааруулаарай гэд хүндий ирээд бэлигээ авсанд гайхна. Ажил эхлэн уншихад яг л араас нь бичнэ. Хурдны үед бол хэр баргийн үнд гүйцэтгүүлтэй. Тэгсэн нэг л мэдсэн 144 уц хөрсөн байна. Энэ нь тэдний 2-7 хоногт хүрэх ёстой зорилгын 4-ний 1 юм. Орой болон агаар амьсгалах Фиолатес ядрахгүй байна уу гэхэд энэ аялаас баг ядрагдах талаар хэлсэнд яагаад энэ ажлыг сонгосныг нь сонирхоход анхандаа тушаал гэж бодож байсан ч олон үйлчлэгчийн сэтгэл хөдлөл болон үзэл бодол дурсамж түүхээс үүдэн ажил нь үн цэнтэйг мэдрэгдээлэхдээ өөрийгөө зохих үгийг эргэлздэг талаарч дуртана. Маргааш нь ч манай үгүнийг зогсож байхад доод хараас муулж эхлэн. Түүнийг өрөвдөлтөй өнчин дэвчээргүй учраас ажлаа дуусгаад бидэндээ өгчлөлт гэтэл бич бас өнчин тэглэж бостой адил сэтгэл хангалуун амьдраагүйгээ. Мөн хамтран ажиллах хүний чинь хүмүүжил чухал юм бол надаас хол байсан нь дээргэн. Яаж чадахгүй гэд яваад өгөхөд мань хүнч бууж ирнэ. Виолет минь түүнийг ууртай байгааг анзааран асуусанд "Гүй, ер нь иймэрхүү" гэсэнд надаас сэтгэл хөдлөл бараг байхгүй болохоор хоёлаа жоохон төстэй юм гэд өнгөрнө. Тэгээд өдрийн цайны цаг болон энэ тэрүүгээр хаан явсараа олж ирнэ. Ягаад бусдаагаа хоолохгүй байгааг нь гайхад зуршил буюу хүн идэж унтж байхдаа хамгаалтгүй байдаг учраас айрманд байхдаа сурснаа хэлнэ. Хөвгүнч түүний гингээ харагдаг талаар хэлээд хамт 200 жил дохио хоотыг цуг харахаар арай ядан ураад яваад өгнө. Өдөр хоног орсон өнгөрөн орой болон гарan хоёрхнаа олзон өнөх одоо харан суун. Залууч халамжтай хочиж өгөөд халуун шил хүртэл өгсөнд халамжтай юм а гэтэл би тийм бишээ гэд номис нь босон зүйлийн талаар ярьж эхлэн. Өөрийн амьдралын талаарч дуртана. Ээж нь тэнүүлт бүжигчин байсан бөгөөд аялсараа байгаад хайртай нэгнээ олон дундаасаа хүүхдээ болоод ажралтай амьдарч байсан ч нэг л өдөр нөхөр нь ажиллаараа яваад эргэж ирээгүй юм байна. Үүний дараа ээж нь ч гэсэн түүнийг хайхаар явснаар ингэж л өнчин болж үлдсэн юм байна. Тэгээд Виолетийн талаар асуухад төрөл төрөсөд хамаатан садан байгаагүй ч өөрийг нь халамжладаг нэгэн байсныг дурсана. Хөвгүнч Виолетээс түүнээсээ хол байхад сандаггүй гэсэнд миний ойлгохгүй сэтгэл хөдлөл юу гэдгийг мэдэгч надад тохиолдож байгаа үгийг мэдэхгүй юм. Хүүл авшруулсан тэрнийг боддгоо гэсэнд өргөлж гэтэл тэгвэл тэр хүнээсээ хол байхаар зөрөгч нь өөцдгөө гэж асуусанд өөцдөг. Ингэжэл ганцаардл хийг ойлгон тиймхэн уур амьсгалтай болно. Хэрвээ биднийг ажиллаж байхад тэр хүн чинь аюулд орсон гэсэн байвал яах вэ гэхэд тэр хүн миний ертөнцид очдог учраас тэр хүнийг байхгүй болвол би өгснээс ялгаагүй гэнэ. Хөвгүнч хариултаа зохиолон чи түнд хайр тэр сүүлээ тодорч байна гэснээр ойройд байх бүхэл хүн харан алмайран зогсон. Ажлын өдөрч тулсан автохөөгөлтөнүүд явах ба хөвгүнч өөрийнхөө талаар хэлэн гонигтай харцаар би ч гэсэн чамтай адилхан дэлхийгээр аялмаар байна. Тэгээд хизээний өдөр заавал уулзч чадах байх гэд нэрийг нь дуудснаар сэтгэлдээ дурсамжиндаа түүний төрхийг мөглөн дахин уулзахыг хүснээр үлдэнэ. Аргийн маань эхлээд Эрика тоглолт үзэж байх бөгөөд маргааш нь болон Виолетээс яхаад цуг үзээгүй талаар асуухад хэдийнэ номыг нь уншсан сууж байдаг. Түүний сүүл бичсэн захианаас болон нэлээд олон хүсэлтүүд ирдэг болж өнөөдөр ч гэсэн ажлаа ирэхэд улаан үстэй нөхөр өгдөж аваад насыг нь мөн өснийх нь өнгийг гайхсанд Виолет өөр хүүхэлдэд дуудаж болохыг нь сануулна. Ингээд ажлаа эхлэх гэтэл мань нөхөр алкогол хэрэглэх гэсэнд ажлын үеэр уухгүй байгааг нь зөвөөсөн ч тийм үү тэгвэл маргааш болъё гэж дууж орхино. Виолет маань ажлын эцгээ цэвэрлэн бэлигээ авсанд гарыг наран шалтгааныг нь асууна. Хинэггүй нөхөрч Виолетээр цаас хуулахаар барах уу хоол хэлэхээр болоод таас. Хийлгүүлэх гिचдээ хүчээр шахуултаа. Орцоо цоглуулан өндгөө хүртэл яаж аглахаа мэдэхгүй асууж байгаа нэгэн яаж хоол хийх юм бол. Ядагч байсан нэг юмгээд болсон болтой. Хоол эзэн ахуйч яс юм шиг хэдин юм хоолоогоор голгуулах гэсэн Виолет маань ажил болон эрүүл мэндэд санаа зовоод нуучгаж. Үүнийгч бас. Өглөө нь ажил эхлэн Виолет маань түүний хэлсэн бүхнийг нь бичин дуусгаад өөрийнх нь зохиол хэр байгааг сонирхоо асууна. Хэдий дуусаагүй хүүхдийн тоглолтод бодтой мэ санагдсан тул өргөжлүүлэн юу болох талаар сонсно. Залуу гадаа агаарлаж байсан нэгэн шүхүр барьсаар юу болохыг нь асуусан ч зүгээр л шүхүр гэх боловч царайнаас нарахад үгүй л хэлтэй.
Үүнтэй зэрэгцэн нэгэн охины төр харагцсанд амархаар дэшээ гартал Виолет маань өнөөхийг нь дэлгэцэн байснаар дурсамж нь орж ирэн түүнд уурлан эндээс явахыг нь шаардахад ингээд аж ахуйл төлбөр болон бичиж байгаа зохиол нь дуусахгүй гэлнэ. Нэрэл одоо аж ахуйл охиндоо ярьж өгч байсан зүйлс нь талаар болох мэт. Урд нь эхнэрээ алдан охиноо дагуулan нүүж ирснээр хоёр биендээ тулгой болон нэгнийхээ дутууг нөхөн амьдарч ирсэн ч бурхан түүнээс ахин нэг хайртай нэгнийг нь булан авснаар итгэл найдвар амьдрах хүслээ алдахдаа охиныхоо дуртай байсан карбоно усны шууг дурсах нь зүрхнийх нь хаанигтэй байх эмтэрсэн эсхийг нь сэтрэх шиг болно. Виолет маань түүний мэдрэмжийг давхар мэдэрнэ үгэлтэй. Орой болон унтах гэж байтал ахгүй орж ирэн уучлал гуйгаад Оливигийн түүхийг яадагч байсан аз жаргалтай төгсгөлээр хэлнэ. Маргааш болон үргэлжлүүлэн зохиолоо бичтээ гацсан суухад Виолет санаа элснээр цааш явах түлхэц гарна. Үүнээс илүү бодиттой болохын тулд Виолетийг хамт алхахыг хүсэн. Боломжтой бол нууран дээрх навчаар гатлахыг хэлтэл. Виолетийн нуурны цахаас гүйжирээд үсрэх төрх нь охиных нь ярьж байсан өнгөрснийг нь сануулсан. Түүнийг амьдраасаа гэх хүсэл, өөртөө зүг байгаасаа гэх мэдрэмж дурсамж бүхэн нулимс болон асархын зэрэгцээ, өдий хүртэл туулж ирсэн гашуун амьдралынх нь нухчаа бүхэн хоолон дээр тусан чулууг нь авах шиг болно. Тэрний уйлах төрхийг харан Виолет маань санаад овсоор. Хожим нь ах уу? Би бурхан байдаг гэж итгэдэггүй ч хэрвээ байдаг бол надад өгсөн гайхамшиг нь чи юм байна. Манай хоёрын аль хэзээс талах цаг болон өөрийн охины шүхрийг Виолетэд өгөн өөд болсон охины минь нэг л өдрийн хүслийг биелүүлсэн талархна. Өөрсдийн зам замыг хөө явна. Харахад л ганцаараа аюулгүй мэд боловч гэлбэртэй ах хэлсэн. Хүмүүст гай зовлон очруулсан гараараа зохиолоо бичиж байгаа юм гэх үгс нь яг л нурган дээр нь алдаастай айц мэд их л хэцүү. Энэ үеэл түүний хэлсэн үгийг бодон хэвтгэхэд гэлбэртийн гар гарч ирснээр сэрнэ. Өөрийн гараар хөнөөсөн хүмүүсийн нэг л өдөр гэх хүсэл мөрөөдөл тэдгээрийн хайртай хүмүүсийг бодох нь зүрхийг нь олмол өвтгөн. Маргааш болон бонкон дээр буун ирэхэд Тиффанитэй тааран өмнө муухай хандсандаа уучлахгүйсэнд зүгээр дээ чамаагийн болсон их баярлаж байна. Гэлбэрч гэсэн амгалан орсох байх гэсэн нүдэн дэх бүхий л амьдрах хүсэл нь сорогдох шиг болов. Клаудио дээр очин хизэж түүний тулахыг хүсээгүй хатуу боловч гашуун үнийг сонсоод түүнийг амьд гэж хэлэн тэр дороол гүйн одно. Энэ үрээд ихний парт маань өндөрлөж байна. Дараагийн ангиар уулзтлаа лайк болон subscribe дараад хэлж байгаарай. Хүсвэл энэхүү харагдах дасрууд дэне шинхийн суугаад хэмжээрэй. Дараагийн видеогоор уулзтлаа түр баяртай сайхан амарцгаарай.